Үүний одоо дараа оруулах бичлэгийнхаа урд энэ хүү бичлэгийн нэмж оруулсан ингээ бодлоо. За одоо энэ чэнэс миний дараагийн бичлэг үргэлжлэх болно. За өнөөдөр уг нь л ажлын эхний өдөр буюу даваа гараг байна. За амралт маань эхэлсэн болохоор өмнөх бичлэгүүд дээр ярьжсэн шиг ер нь бол нэг гэрээ зад цэвэрлэх миний хүсэл баагаар ер нь л биелээд явж байгаа. Тэгээд өчигдрийн бичлэгэн дээр болохоор нөх уснуудаа анзлаад орхинчлын даваа хийгээд дууссан гээд одоо болохоор цаг ер нь хэд болж байгаа. Нэг өнгөрч байгаа. Тэгээд би өрөөгөө цэвэрлээд дуусчаад өөрт маань гоё харагдаад тэгээд яг одоо байгаа харагдаж байгаа байдлаараа гоё хадгалж авч үлдээ ингээд бичлэгээ эхлүүлж байгаамаа. Өөрийгөө бол нэг оруулахгүй дараа нь л оруулъя та. За тэгэхээр ер нь бол миний өрөөний room tour гэж хэлж болохоор бичлэг маань ерөнхий тийм агуулгаар явах нэ. За энэ ширээ бол миний ажлын болон чөлөө цагаараа өөртөө дуртай зүйлсээ хийж суудаг тийм хайрт ширээ маань байгаамаа. Ер нь бол цав цагаан өнгөтэй ямар ч илүү дутуу юм байхгүй болохоор их цэвэрхэн. Тэгээд дээр нь юу байна вэ гэхээр за ханы наалтуудаас эхлээд тайлбарлая. За I love you буюу энэ бол би чамд хайртай гэх Монгол киноны постэр зураг. За 3 жил гарны өмнө би болохоор постерын яг худалдаалагдчих хатан цөөн тоогоор худалдаалагдчих хатан аваад тэгээд өөрөө жазлуулаад үлэгдэсэн. Энэ одоо ханы жазсан зурганд би маш их хайртай билээ. За хажууд нь за Монгол бичгээр миний нэрийг бичээд найз нууны төсөөдрөөр бэлгэлсэн. За тэдний гоё ойртод харуулъя. Миний бүтэн нэрийг одоо Нарандуя гэдэг шүү дээ. За тэгээд хажууд нь болохоор би энэ жил анх удаа болор цом үзсэн. Тэгээд тэний маань тасалбар бас надад их юм чухал болохоор гоё дурсгалтай зүйлсээ хадгалаад авъя ингээд ясамаа начсан. За тэгээд UBIF буюу кино наадмаар би одоо багц тасалбар аваад эннийхээ нэг тасалбарыг зүгээр дурсамжтай байдлаар гээд өөртөө бас наагаад үлдээж гисэн. За шингээ маань 10 жилийн агаар бэлгэлсэн стикерүүдээ би хоёрыг авсан болохоор нэгийг утсан дээр наагаад нөгөөдгийг хан дээр ингээд байн харъя да ингээд наачихсан. Надад ер нь аюулгүй гоё байгаа. За энэ хоёр болохоор буйна надаа цүнх бэлгэлсэн дээ. Тэрний нөгөө нэг утан дээр наацсан байсан тэмдэглэнүүд ахгүй надад гоё санагдаад би тэгээд бас наацсан. За тэгээд доош явах юм бол энэ шинэ жилийн тоглоомыг би өнгөрсөн жил төлөөдрийн өмнө хичээл ер нь бол мод заснаа гэртээ гэж бодоод татгалцсан биз ерөөс ашиглаж амжаагүй. Тэгээд одоохондоо надад мод байхгүй болохоор зүгээр ширээнийхаа дээр чимэглэл болгоод гоё харуулж ингэж бодлоо. За тэгээд энэ хэсэгт маань миний дуртай посткартын зураг байна. За ингээд ширээ маань ер нь номны хэсгээс за би бол хугацаанд төрөх хугацааг бол дуусгасан. Софи ертөнд Стамбул Урсанжи хотыг бол эхлүүлсэн дуусгаг байгаа. Засыг бол ер нь ерөөсөө ороог байгаа. Энэ бол уншиж дуусгах гэсэн номнууд маань эхний ээлжинд бол энд байдаг. За тэгээд энэ болохоор миний зүгүүл дэмэг гоёлын чимэглэлүүдээ хийдэг жижигхэн цонх маань байна. За тэгээд энэ болохоор манай гэрийн кактус вар нэмэр хүрхэн байгаа. За авиж дүүгээ маань зураг би юм жазтай зургийн доктортай юм л та. Тэгээд хөзөр байна. За энэ хүмүүрийн маань манай эмэгтэй найз минь төсөөдрөө бас бэлгэлсэн. За энэ болохоор би жижигхэн одоо карт ч юм уу усны чимэглэлүүдээ хийдэг даамууднууд байна. За ингээд ажлын маань компьютер, маустайгаа усны авчиртай гэж сандал. За ер нь бол одоо миний ингээд хамгийн дуртай өрөөний маань хэсэг бол ширээний маань хэсэг. Ерөнхийдөө бүхэлд нь л дуртай. Их цагаан өнгөрүүлдэг гэж хэлж болмоор. За энд бол миний тухтай
ор байна. Яг би юм цагаан хэрэглэл юм бол хэрэгжилж эхэлсэн. Тэгээд угаасаа ийм загвартай байхгүй. Цагаан болохоор өрөөнд бол айгу гэгээ татдаг санагдсан. Тэгээ гоё юм билээ. Би Michelle Home гэдэг газраас авсан. Тэгээд бас сонирхол. За тэгээд одоо өрөөний маань өөр нэг миний дуртай бас хайрладаг. Яг би бүгдэнд нь л хайртай л та. Илүү нүуник. Надад гоё санагддаг тийм болонгууд байдаг штэ. За энэ нь болохоор миний хувцсны хэсэг байдیں۔ Энэ үлгүүрээ би бас одоо 4 жил хэрэгжилж байна. Ikea-гаас авсан мориулгөр гэж ярьдаг. За тэгээд саяхан нөгөө өнгөрсөн 7 хоног бүх хувцснууд аваагаад 40 өдөр сайхан эндүүдээд бүгдийг нөгөө хослож өмсөх боломжтой байдлаараа би өлөгчдийн доор нүмтнүүдээ тэгээ миний дотор хувцснууд амьснууд гэд явдаг. За хоёр талд нь болохоор миний цүнхнүүд бол хөлгөөгтэй байрладаг. Энэ талын цүнхнүүд маань нэг жоох юм чөлөөт стилийн. За энэ талийнх нь болохоор иймэрхүү стилийн. Яг энэ стилийн үүс нэрлэх юм зэнгөө. Тэгээд хувцсан дээр юм тохируулаад цүнхнүүд аль хослуулаад зүрхийг хичээдэг. За хувцаа ингээ өлөвчгөө нөгөө яг тойлонд байдаг учраас өмсөн хувцаа хараад тэгээ бичлэг энэ төр ихэд надад амар гоё байдаг юм аа. За би болохоор нөгөө энэ бас өөрхөн зүйлтэй танилцуулъя. За энэ манай нацгаа надад бэлгэлсэн. Францын өмнө бид хоёр уулзаад тэгээ надад бэлэг өгсөн билээ. Амар хөрхөн байд. Тэгээд одоохондоо хөшөө маань нөгөө хийн цэвэрлэгийн дөх цаар ирээгүй байна. Хөшгөө өлөвчгөл ер нь л өрөө маань гоё дүүрнэ. Цонхоо бүр гадныхын нөгөө ажил амжсангүй. Гэтэ доторх наадлын хэсгийн тоос юм болох өнөөдөр харьцсан. За энэ шигээ явбал яг төгдөг авахсан зургууд маань Instagram камер маань. За тэгээд энэний ард болохоор усгаач адилхан гээд хоёр нөгөө гэрэл зургийн Вьетнам байдаг. Хэрвээ та мэддэг бол энэ амар гоё нам гарсан. Тэгээд энэ хүү зургийн үзэсгэлэнгээс би нэг заазтай зураг, 2 Вьетнам, тэгээд 9 посткарт авчихсан. Амар гоё. Одоо нөгөө гэрэл зураг сонирхдаг надад бол маш гоё байсан юм л да. За тэгээд манай дэлтүүдийг авахсан зураг маань. За проектор бол амар удаад байна. Юм ашиглах гэсэн бодлоо. За камер маань тэгээд happy bag гэдэг би нэг хэсэг цүнх хийж зарсан. Тэрний маань арай зарж амжааг байгаа бол дэдл цүнхнүүд хадгалтай байдаг юм аа. За өрөөний маань за тур бол ерөнхий иймэрхүү. Одоо яг ингээ нөгөө гоё цэвэрлсэн байгаагаараа өөртөө хадгалж авч үлдэх гээ дараа нь үзэхэд амар гоё байх юм шиг надад санагдаад тэгээд өнөөдөртөө бол зөвхөн минь өрөөнийхөө л бичлэгийг хийчихье. Одоо болохоор цаг 4 өнгөрч байна. Тэгээд нар гоё жаргах үеэр нарны туяан хан дээр маань ингэж тусдаг байхгүй гоё ягаарсан байгаа. Тэгээд цонхоор ямар харагч байгааг харъя. Ямар гоё харагдчихад. Яг энэ одоо вивд би амар дуртай юм аа. Нэлээд бовчлаа. За одоо би энэ л би сая усанд орчихсон. Тэгээд бас маань нэлээд одоо л гоё хоол хийчихсэн. Тэгээд ер нь том өрөөгөө зэгслээд эхэлсэн. Орой ер нь дуусах. Маргааш дуусах уу байна. Тэгээд ингэсгээд би 20-30 минутын дараа гарах байгаа болохоор тэр болтлоо хоол идэж жоох ямарч агаад гарын ингээ бодож байна. Тэгээд гоё хамт хоолойд ингээ бичлэгээ бас жоох үргэлжлүүлээ да гэж бодсон. За тэгэхээр хоолой харуулвал за би юм гоё цэвэсмаа сүтэ зэтэй. Би ер нь хаяа сүтэ зэтэй цэв хийж идэх дуртай л да. Тэгээд гоё хоолой сайн идээд тэгээд ер нь гарахтаа бичлэгээ бацаана. За хүйдаач нэг бичээд яах вэ? Иймэрхүү байдлаар үлдэх гэсэн. Яг гарахтаа өргөлүүлээд хийдаа түр баяртай. Юу таймнаар аль болох нэг жоохон mature гэж ярьдэн штеп. Хүүхэд уучраас ингээд замбраал уурлаад байхад бол хизээч чи хүсэж байгаа reaction ч юм уу хүсэж байгаа ойлголтоо хийж авахгүй заяа. За тэгээд ингээд иймгүй яг шийдвэл болоо тэгээд энэ зүйл маань бүр ингээд цаашдаа манай ээж хүрхийн нөгөө гомдлоо ингээд манай хамаатны ихнэр хэлээд манай хамаатны
энэ одоо нэг юм амар хэрүүл уралдаа үе ингээ өнгөрслөө заяа. Өнгөрөөд тэгээд энэ надад бас нэг нэмж хэлэх юм байна заяа. Гэр бүл салалт гэж ярьдаг шүү дээ. Бүр нэг аимшигтай гэр бүл салалт бол одоо хамгийн аимшигтай зүйл дунд нь хүүхэд зовдөг мовдөг гэх. Тэг би энийг нэг дандаа хэлмээр байдаг байхгүй. Мэдээж тэр дунд завах мавах амар хэцүү зүйл туулах хүүхдүүд байгаа. Гэхдээ би бол жишээ нь ийм хүүхдүүд өндөө байдаг. Би бол гэр бүл салалтыг тийм аимшигтай муу зүйл гэж юусэн боддоггүй. Аав ээж хоёр аав ээжийнхаа үүргийг гүйцэтгэж байгаа тохиолдолд хоорондоо салах бол хүүхдэд сайнаар нөлөөлөх магадлал аюул их байхгүй. Яг тэгэхээр надад бол миний хувьд би бол хэзээ ч нэг аав ээж юмаа салсан гэж тэнд амар гонёглож гомдоол их нэг үзий ядаж юм хин нэг буруутгаад байсан хэзээ ч байхгүй. Би яг байж болохоор сайн өссөн. Манай аавыг аавынхаа үүргийг гүйцэтгсэн, ээж бол ээжийнхээ үүргийг гүйцэтгсэн. Тэгээд тийм болохоор одоо юу гэдэг мэдээж саналт бол муу л да. Ямар нэгэн байдлаар бол муу үр дүн гаргаж болно. Гэхдээ за дэвэр ингээд энэ хараа хоолой боохгүй юм. Би өнөөдөр нөгөө юм сунгалтын дасгал явж эхэлсэн. Тэгээд энэ бол энийхээ одоо би ингээд үлийн тэрхөө энийхээ доор бол зөв нөгөө юм хар даун шорт тавьсан байхгүй иймэрхүү. Одоо болохоор бүглийнхаа тэрхүүн дээр ийм яг надтай зөв анхаар гидр өмсч идэггүй шилбэрэд жоохон даах үе гэдэг амьдад улаалаад тэгээд дэврээ энэ мань тайлан дотроо гоё юм дулаахан гоё. Эхлээд би болохоор нөгөө нэг юу яах вэ? Дарааны газар байгаа. Ер нь бол миний газар дандаа алхаж явах болохоор нэлээд сайн дулаа явахгүй бол өвөн тийм гам бас ярих хэрэгтэй байгаамаа. За дээгүүрийн энэ өмсчи. Юдэнг өмсөд маска зүгээд малгай оролтоо өмсчин тэгэхээр гайг бах тий. За энэгээ хийх зүгээр. Даагаараа би зүгээр нэг сул джинс юм өмсчи гэж бодоод. Би ч юм уу сул мод өмсдөг шүүрэ. Хөтлөхөд амар бинэвтэйхэн гэж бодохоор. Архнаас тийжээд нөгөө нэг одоо ихлээр бүрэн хөтлөхөөс өмнө амартай үедээ нэг цасны зузаан өмд авъя ингэ бодлоо. Өнийг сайн гой зузаан өмдтэй байхад бол тэр өглөөл тавчдаг тий. Тэгэл тэгс тавсан. Тэр өмдөд ихтэй яаж хайгаад болохгүй. Нөгөө гэрт маань байгаа бахтай ингэ буудчихин. Ер нь бол нэг хөөрхөн сайхан майхан буул дулаахан одоо юу байх юм чухал. За тэгээд цэлгээ авчаар авчи. Эмэг зүггүйгээр ер нь энгийн тэгээд ингээд өвчи. Тасгалтай болохоор би онц санаа тий. Хөөрхөн энгийн 2 онц аваад өвчгүй. Бүгэн зориултын амьсын хамаагүй ямар амьсыг самдахгүй байгаа юм таахандаа. Яг өөрөөхөө 2 онцыг авчи. Тэгээд жижиг цонхондоо юмаа бэлдээд тэгээд ер нь л одоо ингэсээ гарлаа би 30 минут алхах ба. Одоо 5-20 минут болж байна. Тэгэхээр энэ л яг болох байх. За бичлэгтэй маань хамт ирсэн баярлалаа. Бай. Дэврийн сүлэг бодолг ус авах юм бол тээ. Дэрэг хаалсан дэр ингэ хэлсэн шүү дээ. За хэрэг та ингэ нам хахан бол би амар дуулсан юм. Яа. Би нөө баранд явдаа болохоор даар залахгүй ингээд тэгээд чадах талаанаараа л явж байна л да би зөв өөртөө өрөөдөө харагдаад бэлтгээ одоо хэсэг алхнаа. За бэрээга хэлүүлж гараад ирлээ.
Өнөөдөр бол миний 2 дахь өдөр. Би 2 өдөр бүтэн барианд орсон. Маргаашнаас зөвхөн толгой, нуруу, хөлзөөний барианд орно. Миний хамгийн өвчнөд хэсэг болохоор миний зүүн мөр ер нь жоохон юмтай болцсон. Тэрнийхээ өвчин л гарахын тулд байна л та. Бусад бие маань бол гайг болохоор. Тэгээд маргаашнаас аль тийм бариа хэлэхээр басан. За одоо би гүн сонголтын анги руугаа явж байна. Тэгээд ачаад гоё юм шиг байх нь бас юм сонирхолтой л байна. Сунгаад үгүй. Юу л сунгаад үгүй. Яг гадуур ханаад байгаа маска зэнж байна. Тэг бай. Тэгэлээс яг хацаач. Хэлсэн багт. Оо. Ямар цагийгтэй. Өдөр нь харлаа. Ихтэй гараад ирлээ. За тасгалдаа ороод гой бичлэг хийх боломжтой л хийнэ. Хадаад байна. Ус авахгүй чанаар бодлаа. Бай. Бодоггүй л ахив тийм. За сонголтод харцлаа. Амар гоё би харлаа. Тэгээд надад бол nice санагдлаа. Ер нь бол 12 оролт орно. Тэгээд айгүй гоё сонжхаа. Би тэрний дараа гоё йога мага гэж бодсон. Гэтлөө явах чинь өнөөдөр сонгодог өдөр байна. Хай. За өнөөдрөөс миний нэр бол Нараа ахаа болсон. Сундаг нараа гэж дуудаарай. Та хэн бол тэгээд нараа гэж байваа. За энэ юм дуртай. Энэ тамаас энэ шингийн өнөд таатай. За. Яа яа. За тэгэхээр өнөөдрийн бичлэг манай бимчлэгээр дуусгаад байна. Сайн алхаж байгаа шүү би нэрээ. Юуны тийш одоо гэрээсээ байны 2-3 км алхаж байгаа. Йоо. Алхахгүй юу дуртай та. Тэгээд нөгөө нэг барайны хойр энэ хэсэг маань гоё хөнгөрөөд багаар тэгээд нөгөө нэг ингэж мэнгээр чилдэг амар хөнгөн мэдрэгдээд надад аюу гоё байна. Сонголтын тасгал бас нөгөө би ингээд болцонгуудыг судалж байгаа ингээд сонгож байгаа болохоор бас нөгөө энэ маань хэрвээ хатуу хэвээрээ байсан бол надад жоохон хүнд байх юм байсан юм шиг өрөөл санагдлаа. Сонголтынхаа тасгал явж явах үед ингээд зэрэг явж байгаа болохоор хөнгөрөө тэрний нэгэндээ тустай. Тийм болохоор надад амар nice байна. Өнөөдөр бол амар юм сундаг тийм өдөр байна. За бүгд хэлчихсэн. Энэ ингээд энэ дээрээ сууж явах надад гоё л аа. Өөдөндөө нэг суулгах саналтай болохоор за бүгд зүрхгээл тавьчих. За тэгээд одоо ер нь бол бүлээн гоё усанд хэвтэж чанараа гэсэн. Хүнсний содтой усанд хэвтүүл их сайн гэсэн би сод дэлгүүрээс нэг л дэлгүүрээс тэнд байхгүй болохоор нь шууд ороод ирлээ. За
За одоо үлдсэн гэрээ цэвэрлж гоёлгоод байна. Ханныхаа жазны зургуудыг эвлүүлээд нэг жазтай зургийг өвлгсөн. Өмнөх жазтай зургийг бүлгэж чадахгүйгүй удаа явсан. Тэгээ балконы анслангаар жазтай зураг оруулаад тэгээд гэр бүл найз нөхдийнхөө зургуудаар өөрийнхөө бас зургуудыг тавьчихсан. Тэрээс өмнө гоё харагдаж байна. Одоо өнөө галтгоо зэгцлэх. Яг би тасгалтаа орохоос өмнө нэмээ агуулхаас галтгооныхоо цэвэрлэгэнд хэрэгтэй бэйли галтгооны алчуур нэг авсан л та. Тэгээ галтгоо цэвэрлэхэд арай гоё төхөн байх болно. Би ер нь бэйлитэй аягагадаг. За маргааш нөгөөдрөөс герман гоё зэгцрээд дуусчих юм бол маргаашаас барианда явна. Нөгөөдөр бол барианда бас сонголтондоо явна. Тэгээд маргааш чадвал би эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх үү гэж бодож байна. Ер нь бол оноос өмнө үзүүлчихье гэж бодож байна. Бэлрэлтэй өмнө үзүүлэх сайн байдгийг тэгээд сүүлд хэзээ үзүүллээ. Бараг жилийн өмнө удсан болохоор ерөнхий үзлэг онлайнд нь үзүүлчих зүгээр шүү дээ. Тэгэхээр хамаарч байгаа дээр гоё үзүүлчихье. Тэгээд бас маргааш амжуул нүгэнд яадаг юм уу? Миний гар одоо үг гарчихсан да. Энэ маань нэлээд томроод байгаа. Өмнө нь бас миний гар гараад би эмнэлэг давхуулсан чинь сорвтой үлдсэн болохоор энэ надад жоохон гарын маань харахад мохоо байдгийн. Гэхдээ энэ зүгээр л дээ. Энийг авах идаа ингээд бодож ин гой сайхан эмнэлэг жоохон өвддөг. Тэрнээс нь би өндөө амар ясмаа. Өвчин намдаа тарай амар өвддөг. Тэгээ энэ чинь ингээд түлж авдаг болохоор лазераар түлж авдаг болохоор үнэртэй байдаг байхгүй. Миний нүдийг зүгээр ингээд нүдний болтоор тавилж агаад нүдэн дээр маань шардаг гэсэн. Энэ нь жоохон амар санаа амар байдаг юм. Өмнө нь надад авахлахад амар байсан. Тэгээд гоё гэрээ зэгслээ дуусчвал гоё бас байх гэдэг. Эндээс нэлээд төгсөж байгаа болохоор өнөөдөр 1-2 юм эргүүлээд бас угаа тавьчих. Том заримдаа авахад угаажаараа амжиг гэсэн. Тэгээл ер нь гоё юмудаа бага явуулж яхад болохоор юм да. Яг би өнөөдөр зөвхөн нэг юу гэж бодлоо л да. Тагоо ажлынхаа хажуугаар өөртөө хэрэгтэй зүйлсийг бас гоё хийж амжуулдаг байвал одоо энэ өөрийнхөө л төлөө юм чинь одоо тэр зүйлтэй гоё цаг гаргаж явах хэрэгтэй юм байна шүү. Ингээд би өөртөө болж байгаа ойлгож байгаа. Ингээл нүунийг бариулаад өгдөөл мөдөл хэвтгэр чинь амар ёо ингээд байгаа штеп. Одоо урьдчил сэргийлээд бүр амар хүндрхээс өмнө өөртөө гоё цаг гаргаад өөрийнхөө л төлөө чинь гоё яваарай ингээд хүсэж байна. Тэр амар чухал ах гэж бодож байна. За үлсүүл юм мэдгүй хэдхүү явах бодоол. Ахтэмэл ухаан гоё. Ахтэмэл би ямар дуртай. За одоо үндэ суугаад явах. Өнөөдрийн бичлэг ингээд дуусгачих юм. Тэгээд амралтын өдөр маань эхний бичлэг байл иймэрхүү байдлаар өндөрлөж байна. Аль болох би нөгөө нэг өөртөө гоё хэрэгтэй зүйлсээ хийж эрүүл мэндэд гоё анхаарсан. Тийм өнгөрөхийг юу нь л өрөө болгож явж байгаа маа би 3 дахь нэрээ тусал хэлэн. Арих ах юм найз ихч хийж өгөх болсон. 3 дахь ихч рүүгээ залах тоглохыг үгүй ингээд тэгсэн байгаа. За нөхөд бичлэг маань үзсэнд маш их баярлалаа. Эх 7 оны амжилт хүсье. Баярлалаа. Ой хөөе.